нэг гоё зүйл нь их бурхны шашинд гэж их ярьж байна. Зарим хүмүүс хийдэг ажлаа өөрийнхөө personality зан одоо өөрийгөө бүр болгоцсон байдаг л да. Тэгэхээр нэгдүгээр та өөрөө хийдэг ажлаасаа хувь хүн чинь хэр салангад байж чаддаг вэ? Боломж байдаг уу? Хоёрдугаарт таны үзэл бодлоор одоо миний бодлоор бол гээд бурхны шашнаас ангид одоо хариулж болдог тийм зүйл байдаг уу? Гуравдугаарт зарим таны ганц хоёр үзэл бодол бурхны шашинтай зөрчилдөжсэн тохиолдол бий юу? За эхнийх нь нэг юм гавж биш ням самбуу гэдэг хувь хүнийхсэн. Эхний асуулт нь болохоор яг таны асуусан та санааг би онж ойлгосон хэсгээ мэдгүй. Гэхдээ надад илүү сэрээсэн санаа нь болохоор юм. Та жишээлбэл ингээд бурхны шашныг ингээд магадгүй зааж байгаа ч юм уу тийм ээ судалж байгаа ч юм уу хүн хийгээд яг бодит амьдрал хоёр зүрт бурхны шашинд юу гэж хэлдэг? Энэ миний багшийн гэрээс юм л да. Одоо олонтой ярьдаг зүйл. Үзэж байгаа номоо өөрийнхөө үндэс сэтгэлтэй нийцүүлээрэй л гэдэг. Нэг болгоорой гэсэн. Бурхны шашныг үзээ судлаад номд бол ингэж садаг л да. Гэхдээ хамаагүй явуулахгүй л гэдэг. Яг тэр үзээд хүнд яриад байгаа. Өөрөө хүнд амар гоё ярьчаал тэгэл өөрөө шал өөр замаар авах юм бол тэггүй байхыг л заадаг бурхны шашин. Би өөрийгөө тийм гэж хэлээгүй ш. Бурхны шашинд хамгийн энэ тэргүүнд тэр үзэж байгаа номоо хэрэгжүүлэх нь чухал байдаг. Хэрэгжүүлэхгүй л зүгээр ярддаг ном болчих юм бол зүгээр ярддаг л те. Тэгээ мессенжер л болох нь. Зүгээр л ярддаг л ном болчих юм бол би өөрийгөө аврахгүй гэсэн үг л өөрийгөө аврахгүй. Тий. Би энийг хэрэгжүүлж чадаад байна гэдэг утгаар хэлж байгаа юм биш үү. Бурхны шашны санаа нь бол лам хуурга. Ер нь бурхны шашинт үнч тэр номоо л өөрөө хэрэгжүүлэх нь л хамгийн чухал байдаг. Бусдыг шүүгээд байх биш тийм ээ. Ямар нэг ерөөсөө түүнийг өөрөө мөрдөх. Одоо 10 хар нүлийн төвчмөл түүнийг хэрэгжүүл чухал байдаг юм шүү. Эхний хэлж байна. За тэгээд да бурхны шашинтай санаа зөрөхөөр бас нэг юм. Одоо илүү шашин судал талаас хахад бурхны шашинтай сургаалтай зөрчилдгээр бурхны шашны сургаалыг донд бас яг нэг сургууль бас биш юм шүү. Бурхны шашин дотор маш олон урсгалууд байдаг. Маш олон урсгалууд байдаг. Хоорондоо мэтгэлцдэг урсгалууд байдаг. Хоорондоо санаа оноо нийлэн салн янз бүр болно. Тиймэрхүү байдаг. Тэгэхээр жишээлбэл нэг урсгал юм уу тэнтэй санаа зөрнө гэдэг нь бурхны шашинтай бүхэлд нь бас санал зөрж ийн гэсэн хэрэг нь бол биш л байдаг л та. Зүгээр одоо хувь хүн чинь тийм юу гэх юмд уучлаарай сая та ярих гэжсэн бол өргөжлүүлж. Үгүй миний хувь хүн ингээл амар ингээд бурхны шашнаас хэрэгжүүлж чадахгүй байгаадаа л гэмшиг сэтгэл төрнө гэхээс биш. Тэгээ энэ буруу штэ гэх юм бол байхгүй. Зүгээр одоо шинжлэх ухаан шашин хоёр байна тийм ээ. Энэ хоёр бас хоёр туушрал харагдаад байгаа. Нэг нь болохоор ингээд би нэгээр үзгийн ятах хэрэгтэй юм шиг. Энэ голцоо ихтэй буддизмтэй холбоотой биш юм шүү. Нөгөө л тийс шашны орчинд өссөн хүмүүс маань түүхэндээ тийм байхгүй юу? Түүхэндээ ерөөсөө шинжлэх ухааны бүхий л үеийн турш одоо өмнөх одоо сүүлийн 100 жилээс 1900 оноос өмнөх бүхий л үеийн турш тийс шашнууд шинжлэх ухааныг дарамт яахсан. Одоо шинжлэх ухааныг өмчлөх гэх юм уу? Тийс шашин маань өөрөө бол шинжлэх ухааныг нучин дарж байсан байна. Тэгээ бид нар одоо сайн мэдэн шнэ. Бүхий л үеийн турш хүн өөрөө тэхий бүрэн хийсэн үнийг шатгаал. Энэ бол бүр бодит үнэн түүх байхгүй. Шинжлэх ухааны мэдлэгийг л эрхэмсэн хүн болгоныг л өөрийнх нь гол сургаалтай наршилтгал юм болов шууд хятаж байсан. Үу олноор нь хөнөөж байсан. Энэ бол түүх. Тэгэхээр энэ түүхийн ард талд шинжлэх ухааны зарим хүмүүс бол шашныг одоо хэд үзэн ядсан хандлагууд бол байсан. Эхнээсээ бол биш байна шүү дээ. Католик протестантууд ч хоорондоо бие бинийгээ алж чадаал гэдэг л. Тийм түүхэнд хамгийн харгастай шүү дээ. Тэгэхээр ингэж их дарагдж шинжлэх ухааныг үе болоор нь хяжжээснээ дараагаар байсан олон эрдэмтүүд мөн тэрийг бас сургаал одоо тэрийг түүхийг мэдэх олон эрдэмтүүд бол шашныг үзэн ядсан хандлага бол байдаг. Одоо би жишээ дурдж болно л да. Тэгээ эрдэмтдүүд. Гэхдээ тэр бол илүү голцсон нөгөө тийс шашин л. Тийм ээ. Яг бол суур сургаалуудтай шууд зөрчиж байгаа. Дэлхийд 5000 жилийн настай л гэж хэлж байгаа.
амьтад одоогийн төрөл зүйлүүд яг одоогийнхоороо бүтээгдсэн л гэдэг эхэлж байна. Энэ чи одоо шинжлэх ухааны хамгийн захын одоо тийм ээ одоо Дарвины онолд бол зөрчилдөж байгаа. Шууд зөрчилдөн. За яг Дарвины суур онол бол өөрчлөлтөд л яваад байгаа. За гэхдээ хувьслын онолыг ярилгүйгээр л дэлхийн одоо геолог талаас нь аваад үзэхэд л одоо байж боломгүй зүйл болчиход байгаа юм л. Тэр нь бол өнөөдөр бол бас тийм дарамт нь одоо байхгүй болохоор бүр үзэн ядна гэдэг нь бас дими. Өөрөөр хэлбэл христийн шин маань бол бас хүн төрөлхтний тодорхой хувьд нь тодорхой хугацааны туршид одоо сайн сайхныг бас үлгэрлж ийсэн одоо түүх байх болов уу гэж бодож байна. Одоо байгаа л бах тийм ээ. Тэгээ сөрөг тал бол байгаа шүү дээ. Тэрийг бол бид нар зөвшөөр нүчнөө хүмүүсийг л үечгээ шатаагаал өчнө хүмүүсийг л буруу номтонгээ шатаагаал тамлж ийсэн одоо нэг кино байт юм да нэг охиныг нь аваад бурхан үгүй гэд хэлцэнгээ дараа нөгөө тэрийг шийтгсэн юм хамламыг гэртээ авчирч яргалж байгаа далбаар байхгүй гэдг нь гарын үсцөө энэ баримтаар энэ бодит түүх байхгүй. Гэхдээ энэ хоёр маань бол яг талбараа эвтэйхэн хуваах огтлцох зүйл дээр нь хамтарч ажиллах айлнууд хүмүүлийн салбар байж болно шүү дээ. Хамтаа ажиллах зүйл. Гэхдээ зүгээр шинжлэх ухааны ярьж байгаа хамгийн сүүлийн онол монлыг л одоо жишээл Библиэд байгаа нэг үгийг харангуйтлаа энэ хоёр яг нийлж байна. Энэ бол инээтэй зүйл тийм ээ. Энийг бид нар мэдсэн байна гэдэг ч юм. Энэ бол инээтэй зүйл. Бурхны шинд бол хувь заяа нарийн өөр л дээ. Яг бол би түрүү хэллээ. Бурхны шин бол дэлхийн гар бол зүү инээ тэр энэ бол ерөөс гол санаа нь биш байхгүй. Жишээлбэл хувьсны он үнэн байлаа гэд буддийн шний ямар ч гол онол сургаал суурь онолд нь нөлөө байхгүй. Дэлхийн гар бол зүү 5 тэрбум жилийн настай байлаа гэд буддизм тэгж л үздэг. Тэр бурхан Будда гэгэрх мэгэрх процесс дээрс хамаагүй байх нь шүү дээ тийм ээ. Тэрний ялангуяа тэр сэтгэл судлал магадгүй буддизмын тэр хоосон чанар гэж яриад байгаа санаа юу вэ? Философи утгаараа бие үгүн онол гэж юу гэдэг нь маш их өргөн яриаг хандуулж болох байх. Гэхдээ одоо харьцангуй би нэг хүндэлжүүл зүгээр л хүндэлжүүл зүгээр. Тэг байхыг нь зөвшөөрё. Байхыг нь зөвшөөрөө. Тэгээ энэ дэр нэг ярмаар санаа байгаа юм амарч. Бид нар монголчууд одоо энүүгээр яриагаа өндөрлөл хамгийн чухал зүйл бол ийм нэгдэл гэдэг бол үнэхээр үнэлтэй. Ийм нэгдэл гэдэг маань ихтэй зүгээр шууд гой гэж ингэхгүй. Эвсэн нэгдэх дургуутсахгүй байх чухал болоод байгаа. Ийм нэгдэл ярихын өмнө бид нар биеиндээ дургуулахгүй байх гэдгийг ярих хэрэгтэй. Дургуулахгүй байх гэхийн ярихын тулд хамгийн түрүүнд ярихдаг бол хүлийн зөвшөөрөх. Хүлийн зөвшөөрөх. Та зэдэн балд дургу би дуртай байж болно. Зөвшөөрөл t. Зэдэн балд дуртай хүмүүс нь дургу бүх хүнээсээ хүнийг орчлын ертөнцөөс байхгүй болгочих боломж. Эсэргээрээ боломж. Зөвшөөрье. Тийм ээ. Одоо бид нар чинь байж болох бүх сегмент гэдэг юм уу юу гэдэг боломжоор би бинийг үзэж чадахгүй туйлууд болоод байна шүү дээ. Бүх үзэхэд хүртэл би бинийг үзэхгүй. Та энэ бүхэд дуртай би энэ дэмждэг бүхэж болно шүү дээ. Харчсан нам хувьсгалт. Та харчсан нь дуртай. Би одоо зөвшөөрье л дээ. Та баруун аймаг би зүүн аймаг зөвшөөрье л дээ. Та христийн шинтэй би буддийн шин. Гэхдээ би үнэхээр бурхны шинтэй өнөөхөд христийн шинтэй христэд итгэн. Би зөвшөөрөхгүйгээ ч яхах нэгт хоёрдугаар үнэхээр боломжтой шүү дээ. Боломжтой. Яг эсэргээрээ бас байгаас. Нэг ялангуяа сүлээд энэ бурхны шинтнуудыг бурхны шний зан үйлийг бурхны шнийг маш үзэн яц. Одоо hate speech гэдэг баг тийм үзэн ятсан зүйл тогтмол байдлаар нийгмийн сүлжээгээр маш их цацаад байгаа. Тэр нь ямар ч суурь. Зүгээр л энэ муу ярийн бузар булаа. Тэгтэл эн чинь Монголын хүн амын тэн хагасан шүтдэг. Шашин судлал гэдэг шинжлэх ухаан энийг чинь хүнлэг гэж л хардаг болохоос тийм бузар булаа огт биш. Яаж ч бодсон гэсэн. Инээтэй юмнууд ярин шүтээ бат. 18 настай эмэгтэй хүнийг алаал чүмгөөр нь бүрээ хийдэг гэл. Бурхны ингэж яадаг юм уу?
Тэгж үзэх шалтгаан нь болохоор Сурагч Сүх болдын яриа гэж кино байдیں۔ За. Тэр кинон дээр нэг үг зүгээр бодож байгаа бодлыг нь л ингэж Бурхны ишин гэдэг нь үт орхоо хүртэл алж болохгүй гэж гардаг. Тэрүүгээрээ л буруутгаад идэгээс атлаа одоо харгис гэж буруутгах болохгүй байх л та. Номоо гэж буруутгал да хамаалах. Харгис гэж буруутгаж болохгүй байх. Тэгэхээр хамгийн их тэрэд байна. Жишээлбэл та мөнх тэнгэргээ шүтдэг гэж болно. Гэхдээ энэ Бурхны ишний хүмүүс шүтчил байг л дээ. Бити дайралт, бити доромжилт. Яг үлийн чинь Монгол улсыг хаглан бутаргаад байна та. Тайгу мундаг юм бодож иж болно. Би стандарт лаг мундаг үзлийг, Монгол үзлийг дэлгэрүүлж иж бодож нүггүй та Монголыг хагаралж байна. Хагалж байна. Яг бол монголчуудын яг тэн хагасаас нь илүү шүтдэг тэр шүтлэгтнүүдийг амаржинг доромжлох нэг өөр. Тийм ээ. Чиний ээж авийг доромжлуул бүр шал өөрсдөд. Чиний эх орныг доромжлуул шал өөрсдөд. Итгэл үнэмшил сүсэг бишрээд чи яг энтэй нэг зиндаанд л байдаг зүйл байхгүй. Би муу хүн байж бол. Гэхдээ дарих. Миний өвөөгийн бурхан сахиус байна шүү дээ. Бурхан багш минь байна шүү дээ. Миний очир дармын байна шүү дээ. Миний бүх юм сүрч нурж би арчаагаа алдсан ч гэсэн сүулт нь үлд хүчүүхэн итгэлийн хилтерхийд л тэр оршиж байгаа байхгүй. Тэр нэг ариуссан сэтгэл байдаг шүү дээ гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэхээр энийг доромжлно гэдэг маань их муухай зүйл л дээ. Яг хөө бид нар ярьж болох үг илэрхийлэх эрхчлөө байж болно. Гэхдээ үндэслэлгүйгээр зүгээр дам мугуудаар логиктой хамаалал танаа бяцлаглын энэ онол чинь невросайенс дээр ингэж байна. Энэ юу яах вэ? Философи тэгвэл ярьж нээлттэй. Тэгвэл нээлттэй. Гэтэл зүгээр эн чинь тэр жигтэй бодсрын муу юм их юм бол та монголчуудын хамгийн суур болсон эв нэгдлийг ганхуулах хаглан бутрах зүйл хийж шүү. Эн чинь цааш явсаар хагаад ямар ч гашуун зовлонд хүрч болцсон шүү гэдгийг бодооч л гэж хэлж байгаа. Бид тэр монголчууд эвтэй байхынхаа тулд бинийхээ хүндэлдэг биширдэг зүйлүүдийг байгаа. Та тэр хүндэлэх албатай биш. Шүтэг албатай биш. Тэгээ тэр хүний хүндэлж шүтэж байгаа зөвшөөрөхөөсөөр арах. Шууд утгагүйгээр дормжлох гэдэг маань маш илбэг байгаа тань л. Хоёлаа яриагаа цагаан сараас ихсэн. Цагаан сар ямар гоё баяр вэ гэж ярьсан. Сайхан баяр үз? Сайхан. Хамаатан саднараа өг настангуудаа баярлал хүүхдүүдээ бэлгэсэлт. Одоо тэгтэл яг сүүлийн 20 хэдэн жилийн турш цагаан сар руу товтлсон шүү дээ. Цагаан сар дөгөөд ирэхээр л энэ баярт бити оролц гэж ярьдаг байсан гэсэн. Дараа нь бүр албаар бид нар нэг улс шүү дээ. Энэ үндэсний баяраа нэг хэвлэл сайн мэст. Албаар зөрүүлж хаглах ажиллагаа хийж гисэн. Инээдтэй шалтгаанаар тэр нь түмэн бодис үдсэн хүндэл тайлбарлагдах шалтгаанаар нь ялангуяа одоо хятад зөрөөд биш тэгэл тэгвэл Шри-Ланк зөрж байгаа шүү дээ хятадтай. Тийм. Тэгвэл Арабын орн тэр чигтээ зөрж байгаа шүү дээ. Тайланд зөрж байгаа шүү дээ. Тэгэхээр албаар ерөөсөө цагаан сарыг нэгдмэл тэр үндэсний бид тэр бие биендээ хоорондоо ижилсдэг ижи аав хамаатан саднараа золгодог баярыг л нэг хийх нь хагалгаад эхэлж байгаа. Энэ биш, энэ мөн. Одоо тал нь энд, олноо тал нь энд. Цааны хэсэг чинь бах энийн шиг зардалтай баяр алга байна л гэдэг. Энийн шиг зардалтай баяр алга. Одоо боли. Олон хоног ангааж мангаагаал явал болцоогооч л гэл. Зардлын үед бол шинэ жил ялгаагүй өндөр. Байгууллагын шинэ жил гээл шинэ жилийн баяр 100-д 200 мянган төгрөг төлөөл яваад байгаа байсан. Хүний. Тэгээд баахан ёолк, салют, шампанс дандаа импортын бүтээгдэхүүнүүд шүү дээ. Цагаан сарыг бол бид Монгол уурлаар Монгол боовыг айлуулган засгалбтай биш. Тэгээд мэдээлэл дуусах чи 10 тавьж болж байна. Бэлэг нь хамаалах. Монгол мөнгөнд дэвсгэрт байсан ч болж байна. Шийдэх аргыг өөрчлөнө гэвэл өөр хэрэг. Энийн шиг зардалтай баяр алга болийлгээл айл би нэгээд ягаал баг ханаа томот хараад олон удаа товтлсон байхгүй. Гэхдээ байж л байг л таах. Бид нар нэг хамаатан саднараа
би нагцуудаараа авгуудаараа очиод Цолсныга баяраар жилдээ ганц уулзалт. ганц удаа уулзалт. Наадмаар бид ингээл хамаатасад нар уулзаад байдаггүй шүү дээ. Ганц баяранд энэ баяр шүү дээ. Тэгэхээр ингээд албаар довтлоод байсан тохиолдлууд бол олонтоо бүртгэгдсэн байдаг л та. Тэгэхээр эвтэй найртай байхын тулд энэ их чухал байна л гэж бод. Би бинийхээ